Дэлхийн өнцөг булан бүрдэх манлайлагч Монгол залуус их холбох тэдний боловсрал манлайллын арга туршлагаас хуваалцах Connected Podcast танд хүрч байна. Энэ удаагийн дугаараар Chevening-ийн тэтгэлэгт хөтөлбөрөөр Шотландын Андерсын их сургуульд магистрийн зэрэгээ хамгаалсан хатагтай сэлэнг оролцлоо. За сайн байцгаана уу үзэгчдээ, сонсогчдоо. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За удаан хугацааны дараа подкастаа эргээд хийж эхэлсэн. За энэ өдрийн дугаараар маань Chevening-ийн тэтгэлгийн ялагч, сэлэнгэгч маань оролцож байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Урилга хэлсэн. За сайн уу. За намайг урьж ярилцуулж чадаас баярлалаа. Тэгээ сонсож байгаа хүмүүстээ бас чамд энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Өөрийгөө та сонсогчд, үзэгчд маань сонирхолтой 3 фактаараа танилцуулаад таны талаар хүмүүсийн төдийлөн мэддэг үү? Сонирхолтой 3 факт юу вэ? За эхнийх нь л хороо. Энэ бол passionate агаад мэрэгчлээ сольсон. Маркетингийн чиглэл мэдээч амар дуртай. Тэгээд тэрийгээ холбоод бас доктортой өвжил гэсэн чиглэл рүү одоо мэрэгчлээ сольсон байгаа. Бас дийлэх хүмүүс мэддэггүй байж магадгүй. Би нөгөө нэг саяхан бас төгсөд ирсэн байгаа болохоор за тэгээд хоёрсон гэх юм бол айлын баг. Хүмүүс л хараад амаг амар айлын гац ч юм уу нөгөө нэг амар ирэх мэрх гэдэг байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг би бас уул нь бол тийм ирэх бол биш. Тэгээд харин хүмүүс тэгээд байдаг болохоор яхаа зүгээр гэх юм бол би бол зүгээр айлын баг хөхт байгаа. За тэгээд ер нь бол Marvel-ийн фэн. Тэрийгээ хэлчихье. Тэгээ хүмүүс бол яхаа бас тэр төдийлө мэдхгүй байж магадгүй. Гэхдээ яхаа зүгээр сонирхуулаад хэлчихье да. Тиймэрхүү л энэ да. Окей. За та нөгөө их сургуулаа маркетингийн чиглэлээр төгссөн тий. Тэгээд Голомт банкнд орж ажилласан бас туршлагаасаа хуваалцвал бас ороод нэлээд гой хөтөлбөрүүд бас хэрэгжүүлсэн тийм ээ. Энэ талаараа хуваалцвал ер нь одоо магадгүй маркетингийн чиглэлээр төгсөж байгаа сурахаар төлөвлөж байгаа залуус зориулаад. Ер нь бол би анх санхуд орохдоо яг нэг банкны менежмент гэдэг ангид орж исэн байхгүй юу. Яг нь санхүүгийн чиглэлд бол сонирхолтой ч гэсэн надад бол маркетингийн чиглэл нь илүү таалагдсан. Тэгээд хоёрдугаар курсээсээ ер нь би ангиас солио маркетингийн чиглэл рүү ер нь орё надад илүү тохирох юм байна гэж бодоод тэгээд маркетингийн менежментийн анги руу бол орсон. За тэгээд тэрийг бол би амьдралтаа гаргасан маш зөв шийдвэр гэж бол боддог. Тэгээд илүү яг нөгөө хүн чинь нөгөө сонирхолтой юмаа хийхээр илүү ингээл нэг дуртай идэв штэ тий ерөөсөө ядарч мадарч байгаа нь хамаагүй ч юм уу яг ингээл дуртай юмаа хийж байгаа гэдэг утгаараа ингээл улам сонирхоод судлаад хийдэг байсан. Тэгээд 3 дахь курсээ би нөгөө Солонгосын засгийн газрын тэтгэлэг аваад тэр нь болохоор нөгөө солилцооны оюутны тэтгэлэг байсан. Тэгээд яг санхуд нөгөө нэг кредитээ тооцоолж болдог сургуулийг нь сонгоод экзэмээсээ сурчлаад ирсэн. Тэр бас надад оюутан байхад яг хөгжсөн амар чухал хүчин зүйл болж чадсан болоо гэж боддог. Тэгээд тэр үед ч юм бол яг тиймэрхүү тэтгэлэг хөтөлбөрүүд нь бол амар тийм зарлагддггүй. Ер нь хүмүүс сайн мэддэг байсан байхгүй юу. Тэгээд яг бас одоо сурж байгаа оюутнуудад хэлэхэд тиймэрхүү солилцооны ч юм уу те одоо гадны тийм төр зүрийн ч гэсэн юм хөтөлбөрүүдэд аягүй сайн явж байгаарэ гэж хэлмээр байгаа. Тэгэх юм бол өөрөө ингээд судлаад явах юм бол аягүй тийм боломжтой юм шиг санагцаа надад. Тэгээд явж ирчээд тэгээд санхүүгөө төгсчөөд нэлээд олон газруудад ярилцлаганд орсон. Ажлын ярилцлаганд. Тэгээд нэг ажлаа сонгох чинь бас амар чухал. Одоо ингээд хараад харах тийм байгаа байхгүй ингээд зарим хүмүүс үнэхээр амар тийм чадвартай, үнэхээр мундаг одоо он сурдаг ч юм уу бас байсан. Хүүхдүүд болохоор ингээд яг нэг позишн дээрээ магадгүй ингээд нөгөө нэг хүмүүсээ хөгжүүлдэг ч юм уу тийм ингээд тийм газар ингээд айгүй олон жил яг нэг позишн дээрээ ч юм уу яг нэг сонирхолтой ажил дээр ингээд гацсан тийм тохиолдлууд айгүйх байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол айгүй харамсалтай. Ер нь бол бидний хувьд бол яг өөртөө тохирсон позишн тэр юмаа олохын тулд айгүй олон өөрчлөлт хийх юусоо айхгүй байх хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгэхээр би болохоор нэлээд олон газруудад ярилцлаганд ороод тэгээд голомтыг сонгосон шалтгаан нь болохоор ер нь бол манай ахлахууд одоо надаас ярьцлага авсан манай 2 ахлах бол надад амар таалагдсан. Тэгээд ярилцлаганд орж авах хугацаанд яг ингээд энэ хүмүүс үнэхээр одоо би амар их юм сурч чадах юм байна, энэ хүмүүстэй ингээд ажиллаж чадах юм байна гэсэн тийм мэдрэмж амар төрөөд тэгээд ерөөсөө эргэлзэхгүй яг сонгож исэн. Тэгээд анх орохдоо болохоор би голомтод бол маркетингийн судалгааны чиглэлээр орсон.
Тэгэхээр яг нөгөө бүх юмыг ингээд судалгаа суурьтай хардаг ч юм уу хийдэг. Одоо хүмүүс чинь нөгөө маркетинг гэхээр л нэг ингээд амар гоё тэг өнгө төрхөнд оруулаад тийм ингээд нэг гоё өнгөнд оруулаад постэр хийгээ ч юм уу эсвэл гоё видео реклам хийгээл гэж боддог. Гэхдээ эдгээр чинь цаана маш сайн судалгаа авах хэрэгтэй. Судалгаан суурилсан маркетинг бол хичнээн олон жил болсон ч гэсэн одоо хуучирдгүү. Тийм болохоор одоо илүү юм ямыг одоо суурьтай харж чаддаг болсон гэх юм уу. Тэгээд би судалгаанаар ажиллаж байгаад дараа нь болохоор иргэдийн банк хариуцсан маркетингийн менежер болсон. Тэгэхээр тэр нь болохоор ингээд одоо бүх хадгаламж, зээл, карт гэлтэй банкны иргэдэд чиглэсэн бүх үйлчилгээнүүдийн маркетинг дээр ажилласан гэсэн үг. Тэгэхээр яг нөгөө нэг судалгаа суурьтайгаад илүү олон ингээд санаануудыг хэрэгжүүлэх боломжтой болсон гэсэн үг. За тэгээд тэрнийхээ нэг жилийн дараа яг идэвхжүүлсэн сурталчилгааны албаныхаа ахлах болоод ажилласан. Миний хувьд бол яг голомдод орсон бол маш зөв шийдвэр болсон. Тэгээд удирдлага бол амар чухал. Одоо ажилд орох гэж байгаа ч юм ажиллаа хийж байгаа хүмүүст хэлэхэд ер нь бол чамайг дэмждэг те ингээд байнгын ингээд сурахад ч амар тусалдаг тийм газар байх хэрэгтэй. Тэгэхгүй тэгээд яг ингээд нөгөө нэг юм явуулдагчгүй тэг ингээл нөгөө ажлын хийлгээл ингээл бариад идэг ч юм уу тэг тэр хүнээ бас боддгоо тийм газарт байх юм бол ер нь бол жоо хайрна л гэж боддоо шүү дээ. Тэгэхээр энэ хэсгээд өгнөд хэлэхэд ер нь бол таны бодлоор одоо залуучууд маань ажиллаа сонгохдоо одоо удирдлага болно одоо компани соёл яг нөгөө хамт ажиллах багч нь одоо хэр чадварлаг байна те таныг бас яг ямар чиглэлд хөгжүүлж чадах вэ гэдгийг хархан чухал гэж хэлж байна те. Тэгэхээр одоо магадгүй нэг удаагийн ярилцлага, хоёр удаагийн ярилцлагаар бол энийг бол бас харж тодорхойлох мэдрэх боломжгүй байдаг шүү дээ. Тэгэхээр удирдлагатайгаа бас төдийлөн нөгөө ярилцлаганд ороод нүүр нүрээ харж танилцах боломж бас байгаад идэггүй те. Тэгэхээр удирдлага бас яг яаж сонгох хэрэгтэй юм болоо. Манайхан бас тийм нөгөө хандлага байгаад байгаа болохоор би сонгогдох ёстой гэсэн хандлагатай. Тийм. Би сонгох ёстой гэсэн хандлагаар бас ажилд орох хэрэгтэй тийм. Тийм яг зөв. Ингээд энэ компани намайг сонгочлоо тий би гэл ингээл дуртайчсан дургуйчсан хамаагүй орох биш. Чи бас өөрөө сонгох хэрэгтэй. Мэдээч тий чи өөрийнхөө дуртай компанид ороход одоо нэг удаа фейлдж болно. Үнэхээр чам тохирсон позишн бишээж болно шүү дээ. Тэгэх юм бол тэр чинь дараагийнх нь удаагийнх нь юмд нь хүлээж болно. Яагаад заавал ер нь төгсөө шууд ажил орох хэрэгтэй гэж те. Манайхан чинь нөгөө төгсөнгөө хүүхдүүдийг амар их яаруулдаг. Хүүе чи ажилд ороогүй аа мó танаа найзууд ч орсон байж гэдэг юм уу. Тэгээ тэр хүүхд чинь бас ингээ бодох, судлах, ингээ өөрийгөө ойлгох бас тийм цаг тийм байх хэрэгтэй. Тэгэхээр бас яг тэр нөгөө нэг хүүхдүүдийг хэлэхэд бол одоо тэр нэг ажлын нэг ажлын үзэсгэлэн гэдэг лөө нэг тийм юунууд байдаг шүү дээ. Одоо сургууль дээр нэрлэх юм уу тийм. Тиймэрхүү юмн дээр санаа зовхгүй очиод бүртгүүлээд тий ер нь яад юм байна гэл тэнд чинь нэг цагаараас ажиллах хүүхдүүд эдгээр бүртгэдэг шүү дээ. Одоо банкнд бол жишээ нь тийм судалгаа модлгааны хүүхдүүдийг авдаг байхгүй. Тэгэхээр тиймэрхүү юм хомонд бас ороод тэр хүмүүсийн дотор орох боломжтой. Тэгээд хамгийн их мэдэх ёстой зүйл одоо мэдэх боломжтой боломж нь гэх юм бол дадлагын хөтөлбөр байгаа шүү дээ тий. 2 дадлага одоо манай сургуулиуд жишээ нь хийдэг байсан. Тэгээд бас тэнд ажилтдаг хүмүүсээс асууж олно. Одоо бол нөгөө хүмүүс чинь бас нэлээд нээлттэй бас харцангуй гайгүй болсон. Одоо LinkedIn дээр ч юм уу жишээ нь тэр компани ажилтдаг хүн лөө танихгүй байсан ч хамаагүй танаа сургуулийг төгссөн хүн байлаа гэхэд тий нээлттэй мэдээлэл өгч штэ танаа тэр маркетингийн албанд юу ямар хуу юм би одоо ийм хүү зорилго юм хийх гээд байгаа маа та намайг нэг маркетингийн хүнтэйгээ нэг холбоод өгөж болох уу би хэдийм асуусан ингээл тий гэдэг шиг яг нөгөө нэг ингээд өөрт нь ямар хуу боломжууд байна тэр одоо хүмүүсийн дотор нь ороод мэдээ судлах ямар боломж байна гэдэг юм бас давхар судлал зүгээр санагддаг. Тэгээд яг анх орохдоо нөгөө нэг ингээд мэдээч бүр амар гоё хүссэн позишн дээр орно гэж бол бас 100% баталгаатай биш. Тийм болохоор орохдоо хүний нөөцтэй аягуулсан хэл хэрэгтэй. Би ер нь ингэж харж байгаа. Би ийм позишн дээр ер нь ирээдүйд очих сонирхолтой байгаа. Тэхийн тулд яг энэ миний орж байгаа ингээд тохирох юм уу үгүй мүү? Тэ надад юу ямар боломж байгаа юм бэ гэдэг юм ин асуугаад нэлээсээ ярилцах хэрэгтэй. Тэр хүмүүс ч бас чиний болоод компанийн айл талдаа тэг хэрэгтэй хүний нөөцийг бүрдүүлэх гээд байж байгаа учраас ер нь бол тиймэрхүү юм бол их амар тийм цааргалж эхлэж авахгүй байх гэж найдаж байна. Тийм. Окей. Одоо нөгөө голомтод ороод ер нь хэрэгжүүлсэн сонирхолтой төсөл хөтөлбөрүүдээс танилцуулбал би нөгөө LinkedIn-ээс бас ухаж хахад нэлийн сонирхолтой хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн бас нийгэм чиглэлсэн тий.
Анх ороод болохоор нөгөө нэг бид нар манай хоёр найз бид гурав нийлээд ногоон баг гэж байгуулсан боломжтой. Яасан бэ гэхлээр ер нь бол ингээд том байгууллагт орохоор ингээд нэг системийн л нэг хэсэг болж байгаа гэсэн үг бид нар. Тэгээд ажиллангууд хүмүүс тэр үед болохоор би яг нэг угаасаа юм ногоон одоо үйл ажиллагаа гэдэг ч юм уу тийм доктортой хөгжлийн асуудлууд угаасаа аюу сонирхдаг тийм баримтат феномен аюу хөгждөг байсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь юу болсон бэ гэхлээр ингээ ажиглаадсэн чинь хүмүүс амар компьютераар ингээ асаалттай явчихдээ байна. Орой болохоор ингээд унтраахгүй явцдаг. Эсвэл ингээд цаас принтерийг одоо маш сайр гамгүй те ингээ хэрэгэлдэг. Тэр нь ингээ харахаар ингээд өмнөөс нь бүр ингээд жоохон харамсаад тэгээ ер нь л ингээд яг бидний мөгнөөс гараагүй гэдэг нэг тийм тэг одоо санаат одоо зуршил талцсан гэх юм уу? Нэг таахгүй. Тэгээ тэгэнгүүт нь ерөөсөө энийг ингээд өөрчлөё. Яаж өөрчилж болох вэ гэдээ анх нэг өөрхөө ингээл картонын цаас маасан дээр чи юм хумнаагаал нэг талыг хэрэгэлсэн орох цаас ийш хиймээгээл цуглуулаад тэгээд устгасан цаасуудыг бид нэр цуглуулж агаад нөө бордоо гэдэг компанид өгдөг. Тэгэнгүүтээ нэг жижигхэн төслийн уралдаан зарлагддаг байхгүй юу? Кайс ингээд. Тэгээд тэрэн талаараа бид юм оруулангуудаа нэг 300,000 төгрөг илүү дээ төсөв аваад тэгэнгүүтээ тэргээр ингээд бага стикер эдэр хийлээд усаа баг хэрэгэл инктиг гэл ингээл тимгээр очиж офсер очиж наагаал. Тиймэрхүү амар хөрхөн жижиг юмнууд хийж эхэлсэн. Тэгээ тэр нь яг сүүлдээ энэ нэг доктортой хөгжлийн асуудлууд чинь нэлээ одоо шаардлагат болоод эхэлсэн. Ер нь бол одоо нэг гадны байгууллагууд ч гэсэн одоо хөрөнгө оруулалт зээл өгөхдөө яг тийм одоо тухайн үйл ажиллагаа явуулдаггүй одоо байгальд одоо ээлгүй бизнесүүдэд яг хэр зэргийн хөрөнгө оруулалт хийдий банкчийн нөгөө нэг зээл өгдөг газар. Тэгэхээр одоо уулуурхаа ч юм уу байгаль орчинд одоо хор хүнээглэлээс салбаруудад хит их зээл өгөөд байх нь энэ улс их орны чинь сүрүүлээд байгаа юм нь өөрөө баг ингээд банк болоод байгаа юм шүү. Их усрыг өгөөд байгаа юм гэдэг асуудлууд дэлхийн нийтэд угаасаа тавигдаад эхэлсэн. Тэгэхээр тэр нөлөөлөл нь Монгол улс руу орж ирсэн. За тэгээд монголчууд ч нөгөө нэг доктортой санхүүжилтийн холбоо гээд одоо яг нөгөө нэг тий санхүүжилтээ эхлээд доктортой болгоё гэдэг байдлаар нь ажиллаж эхэлсэн байхгүй юу. Яагаад тэгэхээр банк ч бас нэлээд том бүтэц одоо яг бизнесийн хувьд бол тогтцсон салбар учраас илүү тиймэрхүү нийгмийн асуудлуудыг хүлээж авах шийдвэр гаргалтанд оруулах илүү боломжтой. Тэгэхээр нөгөө нэг тэр нь өөрөө ингээ хөгжсөөр хагаад яг санхүүжилтийн асуудалтаа орж ирээд барилга барихад те жишээ барилгын компани зээл өгөхдөө ногоон байгууламж яг хэдэн баа. Тэрний материалын хэрэг гэдэг дээр яг тэр нөгөө нэг байгаль орчны үнэлгээ идэг. Тийм болж эхэлсэн байхгүй юу. Тэгэхээр тэрэнд зөвхөн яг тэр зээлээ ингээд асуудлыг ингээ шийдэх нь бас яг бүтэн солиушн болж чадахгүй. Ядаж банкнд ажиллаж байгаа те одоо 10 мянган хүн дор бүрнээ тогоо хэмнэдэг, усаа хэмнэдэг эсвэл яг тэр нөх хэмнэлт гаргаж чадах юм бол тэр нас өөрөө чамгүй нөлөө болох юм байна гэдэг үднээс манай багчин хөгжөөд 10 төлөө олоод тэгээд бас нөгөө нэг илүү ингээ арга хэмжээ одоо нөгөө нэг санхүүжилтийн арга хэмжээнүүд зохион байгуулад тэгээд хөрхөн 7 хоног болгон бас нэг мэдээдтэй мэйлэр хүмүүстэй өгж мөгдөг бүр тийм нөгөө нэг том захирлууд нэр оролцсон тийм нөгөө нэг тийм баг болсон байхгүй юу. Тийм тэр бол бас яг ингээд нэг анх бид нэр ингээд жижигэн ч гэсэн хүн өөртөө харагдаж байгаа асуудлыг тэ шийдэх ямар нэгэн гарц олоод тэ хөрхөө өөрийнхөө хэмжээнд л жижиг тийм юм хийхэд тэр нь өөрөө бас компанид бас ямар хувь нэмэр оруулж болох уу чиний хувь хүнд ч бас ямар өөрчлөлт оруулж болох уу гэдгийг харуулсан лээ том юм болж чадсан болов уу гэж бодож байна. Тэгээ яг маркетингтэй холбоотой бол нэлээд олон юмуд бидэд хийсэн. Яг одоо хүмүүс чинь бас нөгөө нэг банкыг жоохон шулаач ч юм уу тиймэрхүү нөгөө нэг юм юу байдаг шүү дээ мэдрэмж. Тэгэхээр авдаг биш бас өгдөг шүү бид нараас харилцагчтай өгдөг гэдэг юм харуулгууднаас бас ингээл шинэ жилээр одоо нөгөө нэг хамгийн том бэлэг мэлэг гэл би чинь тэрий чинь менежер ахтал хийжсэн баха. Тийм аян хийгээл амар том бэлгээ хайрцаг марцаг хийгээл тэгэл хадгаламж нээсэн хүмүүс тэндээс ингээл бэлгээ сугуулж авдаг мардаг гэл. Тэгээд яг ингээд би бас айгүй ингээд гой санагддаг компаниас айгүй дуртай байдаг шалтгаан гэх юм бол манай удирдлагууд гэсэн ингээд зүгээр нэг менежер амар тэг хөөх ингээд жижиг ингээд санаа барайл ийм юм хийх гэсэн юм аа би нэг шиг юм хайрцаг хийх гэсэн юм аа гэл гэсэн барайл оронгууд чи ингээд аюу хөөрхөн санаа яжтэй чи нэгийг битгий хий бүгдэнд нь хий гэл аюу дэмждэг тийм байсан надад бас илүү гой санаа гаргахад аюу урам өгчсэн болов гэж боддог.
Олон банкнд бас нэлээд доктортой 5 жил ажилласан гэсэн шүү дээ тий. Яг энэ хугацаанд ажлынхаа туршлагаас болон одоо удирдлагуудаас ямар зан чанар, ур чадварыг сурч авсан юм бэ? Одоо ботход нэрээ энэ миний карьер хөгжилд хувь хүний төлөвшөлт тий. Үнэхээр том хувь нэмэр оруулсан байна гэдэг зүйлсийг онцолж хэлвэл. Удирдлагуудаас бол би амар хариуцлагатай байх гэдэг юмыг бол маш сурч авсан. Буруу мэдээлэл алдаатай юм ерөөсөө өгч болохгүй гэдэг. Тэгээ тэрнийхээ юм гарах юм хариуцлагыг өөрөө хүлээх ёстой гэдэг тэр хариуцлагыг амар сурсан. За тэгээд дээрэс нь нөгөө нэг жижигэн ч гэсэн яг нөгөө хүүхдүүдийн ингээд нөгөө хүмүүсийн ер нь амар гаргадаг юм юу вэ гэхэлэр ингээд сайжруулалт хийх одоо тийм зан чанар гэж байдсан шиг санагдаад байгаа байхгүй юу? Аливаа юмд тэгээд би өөрөө нөгөө нэг амар тийм байх гэж ингээд нөгөө амар хичээдэг байсан. Хуучаа ингээд яг хийгддэг байсан нэг одоо ажил байлаа гэхэд тэрийг тайлангийн ч болохгүй яаж арай дээр болох уу? Тий, өмнө нь байснаасаа арай өөр, арай гоё, тий. Одоо хийгддэг байсан компаниудыг яаж илүү арай дээр болох уу гэдэг дээр амар хичээж ажилладаг байсан. Тэгэхээр тэр нь надад одоо миний карьерийн хөгжилт ч юм уу хүмүүс бас ингээд танигдаад үнэлэгт амар нөлөөлсөн гэж бол би боддог. Тэгэхээр юмыг ингээд нөгөө сайжруулах юм хүсэл сонирхолтой тийм сэтгэлтэй гэх юм уу тийм байх нь өөрөө чамд ч хэрэгтэй бусад хүмүүст ч хэрэгтэй тэр аюул чухал чадвар юм болов гэж боддог. Тиймэрхүү яг нөгөө нэг юм жижигхэн юмд ачаал одоо анхаарал тавьдаг гэх юм уу. Тэгээд амар хариуцлагатай байх гэдэг юмнууд нь болохоор миний хувьд л удирдлагуудаас сурсан хамгийн чухал юм. Окей. За энэ шатаа өндөрлөхөөс өмнө дахиад нэг зүйл асуумар санагдлаа сайн таны. Окей, одоо маркетер хүн гэхээр одоо айгүй универсал чадвартай байх хэрэгтэй гэдэг ч юм бүх юмыг мэддэг юм шиг байх хэрэгтэй гэдэг хандлага одоо байдаг те. Одоо дизайн аач өөрөө хийгээ зохиолооч өөрөө хичээ судалгаач гэтэл яг ингээд таны ингээд туршлага дээр харж байхад ер нь маркетер хүн гэж хэнийг хэлэх вэ? Одоо топ 3 энэ ур чадварыг эзэмшээч те хэрвээ ингээд маркетер гэвэл та ямар 3 скейлийг дурдах вэ? Ер нь бол яг надад бол санагдаж байгаа юм хамгийн чухал юм нь бол эхлээ судалгаа. Судалгааны чадвар. Тэгэхээр тэр нь болохоор судалгаа хийхлийг амар тоо бодоол харилцагчаас ч очиод сэтгэл хадаж судалгааг аваад ингээл яваад байх юм биш аахгүй юу? Тэр чинь чи ингээд нөгөө одоо өөрийнхөө хийж байгаа юмдаа ихтэй байна уу? Яг чиний идеа чинь яг болохоор байна уу гэдэг имийг болохоор хоёр дахь судалгаанаас мэдэх боломжтой. Ядаж би бол одоо ингээд одоо шинэ тийм одоо мэдээллүүдийг аюу их авдаг байсан. Ингээд өдөр болгон ажиллаа эхлэхээс өмнө 10 минут заалттай ер нь бол энэ маркетингийн нөгөө сэтгүүлүүд экономист ч юм уу бас тийм сэтгүүлүүдийг үзэж одоо дэлхийд техно ер нь юу болж байна заавал маркетинг чиглэлээр байх алдгүй ер нь бол ингээд нөгөө нэг тэр чинь бид нэр бүтээгдэхүүнээ зарах одоо тий ямар нэгэн үйлчлэгээ бүтээгдэхүүнээ зарж байгаа хүмүүс чинь тэр чинь хүмүүс л байгаа шүү дээ бүх төрлийн хүмүүс байгаа тэгэхээр тэр хүмүүсийн амьдралын орчинд юу болж байна гэдгийг мэдэх нь өөрөө амар чухал ахгүй юу одоо тренд болж байна гэдгийг харахаасаа илүүтэйгээр тэр хүмүүстэй юу тулгараад байна те одоо ингээл нөгөө нэг эрүүл мэндэд хортой чихрийн шижин одоо өвчнөд үүсгэж чинь чихэрлэг янаас тулц гэсэн одоо эрүүл мэндийн ингээд тэр нөгөө нэг одоо амар чухал асуудлууд ингээд дэлхийд дахна яригадаад байхад би энд манайста жүүс амар гоё амттай шүү гэдээ ингээд яриад иж болохгүй байхгүй юу ер нь бол тэгэхээр яг тэр нөгөө судалгаа гэдэг байгаа юм нь болохоор өөрийнхөө одоо бүтээгдэхүүн үйлчлэгээ ч юм уу те өөртөө тэр нөгөө нэг өөрийн чинь хэрэглэгч штэ тэр хүн яг хин юм бэ гэдэг юм эхлээд мэдчихээ яг ямар сегмент ямар хүмүүс байгаа тэгээд тэр хүмүүс чинь дараа нь болохоор яг ямар орчин мэдээж бидний газар амьдарч байгаа тэгэхээр тэрэнд яг ямар үйл явдал болоод байна тэр хүмүүстэй холбоотой юу болоод байна гэдэг юм мэдэх нь амар чухал тэгэхээр судалгаа гэдэг бол надад бол бүр заалттай маркетинг хүмүүсийн мэдэх ёстой юм. Тэгэхгүй хийсвэрээр яг хийсвэрээр нэг хоёр юмд буудаж болно те. Амжилттай явж болно санаа нь. Гэхдээ эцсийн дүндээ тэр нь өөрөө хэр удаан хугацаанд санаа нь амжилттай байх вэ гэдэг нь амар чухал. Тэгэхээр яг нөгөө нэг public awareness одоо яг судалгаа гэх юм одоо юу алж гин гэдэг юмыг амар сайн мэдэх хэрэгтэй. Судалгааны скиллтэй байх хэрэгтэй. Харилцагчаа мэддэг байх хэрэгтэй. Тэр нь өөрөө амар чухал. За тэгээ хоёрдугаар нь болохоор мэдээж одоо creative тал руугаа хүм амар сайн хөгжих хэрэгтэй. Тэр нь болохоор ингээд хүмүүс нөгөө нэг innovate, creative гэл тэгэхээр цоо шинэ юм гээл нэх хэрэгтэй. Тий. Бүр ингээд одоо Apple-ийн Steve Jobs шиг л хавсл хийсэн тийм юм гэж амар их боддог. Гэтэ яг өндөө нөгөө Steve Jobs өөрхөн кинон дээр тэгж гардаг шүү дээ. Хүмүүс нөгөө нэг инновац хийхсэн гэхээр нөгөө нэг яг яаж хийсэн? Та яг яаж энэ санааг олсон ингээ асуухад яг тэр нөгөө санааг нь олсон хүн дотор амар ичдэг юм л дээ. Яа тэр хүн нөгөө яг ингээд гівгээд ингээл чидээ асуул олоод ирсэн биш. Тэр чинь энэ тов чинь
энд байх хэрэггүй юм байна гэдэг юмыг нөгөө хэрэглэн дээрээсээ хуучин байсан юм одоо хэрэглээ хоёрын тэр нөгөө нэг завсрыг ингээ олж хараад тэгээд тэр солиушинг гаргасан байгаа байхгүй юу. Тэгэхээр яг нөгөө нэг шууд ингээд креатив гэхээр тэнгэрээс буугаад ирдэг санаа шиг бодох биш. Тэр чинь яг нөгөө судалгаа шиг тий өөрөө чинь ингээд хэрэглээ юмны ингээд нөгөө анхаарч байгаа байдал тэр нөгөө нэг солиушингийн одоо тэр хаана нэг гэп байна. Тэрийг энэ яаж амархан шийдэх үү гэсэн тэр солиушин гаргаж ирж байгаа дээр нь л байгаа. Тэгэхээр яг тэр нөгөө нэг креатив сэтгэлгээ гэдэг чинь өөрөө ингээд юмыг нөгөө өнцгөөс нь харах. Тэгээд дээрэс нь тэр нөгөө нэг яг болохгүй байгаа юм тий асуудал гарах гэдэг байгаа юм олж харах гэдэг юм дээр нь яа шийдэл олох гэдгийг хэлж байгаа юм шиг би бол тэгж боддог. Тэгэхээр тийм одоо сэтгэлгээг өөртөө судлах гэх юм уу. Өмнө байсан яг түрүү яриадсэн шиг маань хуучин байсан юмыг сайжруулах гэдэг чинь л баг нэгтлэн гэртээ болчихж байгаа юм л та. Тэгээд 3 дугаарт нь гэх юм бол communication skill амар сайн байх хэрэгтэй. Одоо бизнесийн байгууллага ямар нэгэн зөвхөн компани нэг компани маркетинг хийх айгүй өөр. Яг нэг консалтингийн хэсэг буюу амар олон төрлийн бизнес, амар олон төрлийн клиентуудтай болоод ирэхээр яг нэг communication skill гэдэг юм айгүй чухал болж эхэлт юм байна. Тэгээ ер нь бол ингээд нэг маркетингийг ойлгодог ч хүн байна, ойлгохгүй ч хүн орж ирнэ те. Зүгээр л нэг тийм лого хийгээд гэсэн хүн ч орж ирнэ. Тэгэхээр өөрийнхөө имийг нэг айгүй үнцэнтэй гэдэг юм ойлгох хэрэгтэй. Тэр хүн ч гэсэн маркетинг гэдгийг яг юу гэдгийг мэдчихийж хүлэн зөвшөөрнө шүү дээ. Тэгэхгүй тэгээд нөгөө нүд хуурсан байдлаар ч юм уу те. Одоо ингээл за энэ хүн ингээл юм лого гэсэн чинь нэг утга учиргүй зүгээр гоё бат гэдэг нэрийг амар гоё ингээл хийгээд бат гэж бичээл өхөө. Эсвэл энэ чинь ингээд өөр утга санаатай, мессежтэй, концепттэй ингэж явж байгаа учраас ингэж гарч ирж байгаамаа гэдэг юм ингээд тайлбарлаж хэлж өгөө гэдэг чинь айгу бас тэр хүний ингээд нэг этикийн асуудал болчихж байгаа байхгүй юу. Би бол хувьдаа бол яг тийм нэг одоо клиенттай айгу ингээд сэтгэл ханамжинд нийцсэн одоо үйлчлэгийн төлөө тэр хүн ингээд ойлгохгүй бол ингээд ойлгуулж эхлээд баг маркетинг гэж юу вэ гэж хичээлээ авал заа тий. Ер нь бол ингээд ийм байгаа болохоор ийм байгаа шүү гэд ингээд илүү ингээд аль аль талдаа үнцэн бүтээсэн гой бүтээл гаргах нь илүү чухал гэж боддог болохоор айгүй бас чухал санаанд гэлжүүлээд хүн маркетинг гэлтгүү бас креатив салбарт ажиллаж байгаа хүмүүст бас ингээд хамаарах хэрэгтэй юм зөвлөгөө бас энэ сая байлаа. Одоо та нөгөө маркетингаар ингээд ажиллаж байгаа гинт тий доктортойг өгдөлгээр яваад орсон англиэд энийгээ та яаж дөгөө нэг холбож чадсан тий өмнөх туршлага тий ажилласан туршлага тухайн салбарт юу болох байгааг олж харсан тэр үнцэг ирээдүйд юу хийхээ ингээд тодорхойлж чадах нь айгүй чухал гэдгийг бас би сүүлээд ойлгоод байгаа. Тэгэхээр та энэ яаж тэгж нөгөө логиктойгоор гарч ирж хүмүүст ойлгуулсан юм бэ? Ер нь энэ бэлдэх процесс ер нь тэр удаа нь явсан. Зөвхөн шивнийг анхны удаа бэлдэх ингээд авсан юм уу? Тэгээд өөр хичнээн тэтгэлт ингээд юм бэ? Би болохоор ер нь бол Australia Awards apply хийсэн. Чиглэл рүү угаасаа орно гэдэг бол миний бүр төгсөөл угаасаа мэдчихсэн зүйл. Яагаад тэгэхээр нэг бид нөгөө нэг Америк докюментари үздэг байсан гэж хэлсэн шүү дээ тий. Дэвид Аттенборо гэдэг одоо миний ингээд баг personal hero байгаа байхгүй юу. Тэр хүн болохоор ингээд насан туршдаа одоо яг энэ байгалийн бидний гоё дэлхий яаж ингээд өнөөдрийн аимшигтэй болсон байгаа ингээд бүр насаараа мэдэрсэн хүн. Өөрийнх нь ингээд очиж исэн одоо тэгэл одоо 50 жилийн өмнө очиж исэн газар дараа нь очиход ямар болсныг хараад тэр хүн бол ингээд уйлаад бүр тэрийг ингээд ярьдаг. Уусаа баримтат кинонуудыг ингээд гаргацсан тэр юмнуудыг үзэхээр үнэхээр бүр сэтгэл бол бүр ингээд эмзэглэмээр. Тэгэхээр яг энийг олохоор би яг юу гэж ойлгосон бэ гэхлээр юу гэж одоо мэдээдсэн бэ гэхлээр дэлхийд дахна хүмүүс гэхдээ одоо ер нь бол хөгжсөн орнууд болохоор ерөөхдөө бол энэ асуудалд айгүй анхаарал хандуулдаг. Мэддэг тэр хүмүүс мэдээлэл таахгүй юу хамгийн гол нь яг юу болоод байгаа тэнд ингээд нөх шинжлэх ухаан хөгжсөн тий биднээс одоо хэдэн зуун жилийн өмнө нөгөө хөгжлийн төвшин ингээд явцсан. Тэгэхээр нөгөө нэг ингээд одоо шинжлэх ухаан тал руугаа илүү хөгжөөд яг яагаад энэ юм болж байгаа тий байгаль орчин яагаад ингэж сүрж байгаа гэсэн юмыг аюу сайн мэддэг болохоор арт өмнө нь ч гэсэн тийм болсон. Тэгээ сүүлдээ бүр ингээд recycle биш юмыг одоо авахгүй байдаг. Одоо байгальд хортой тэр одоо нөгөө нэг тостой одоо нэг одоо юмар үүсгэсэн хийсэн тэр хувцснуудыг авахгүй тий одоо хоёр дахь хувцс гэдэг байгаа шүү дээ. Ер нь нөгөө нэг хүмүүсийн нөгөө нэг
тийм юм хэрэгэлдэг ч юм уу. Тэр нь ингээ өөрсдөө ингээ амьдралын тийм аяг болцсон байгаа байхгүй юу. Тийм болгохын тулд тэр хүмүүс нь өөрсдөө аягуулсан мэдээлэлтэйсэн гэсэн үг. Манай монголчууд болохоор дэлхийн дулаар л гэж сонсохоор за яг сүүлийн 1-2 жил бол одоо бүр дэлхийд дахна нөгөө яриад байгаа болохоор яалтчгүй ингээд яриад бүх хүн л доктортой хөгжилтэй хэлчихээр нэг тийм гоё үг хэлээд байгаа юм шиг амар тийм те зөв юм яриад байгаа юм шиг яриад л ингээд байгаа болохоос биш. Ер нь бол дэлхийн дулаар л гэж ярихаар бидэрт нэг хамаагүй асуудал юм шиг. Тэр нэг юу бүр одоо гадны тэр улсуудын л тэгж байгаа юм байгааз гэсэн хүмүүс нөгөө сайн мэдхгүй учраас тэгж бодгоос өөр аргагүй. Тэгэхээр миний харсан зүгээс мэ гэхлээр би өөрөө маркетингийн хүн. Би одоо ингээд нөгөө хүмүүс мэдээлэл яаж өгөх, яаж хүргүүл зөв үү, ямар контент хийх үү гэдэг юм ингээд мэдж байгаа. Тэгэхээр би одоо нөгөөдлийнхаа мэдлэгийг ингээд авчих юм бол би илүү ингээд нөгөө public awareness-ийг өсгөж чадах юм байна. Илүү олон хүнийг мэдлэгтэй болгож чадах юм байна. За бүх Монголын бүх хүмүүс үг чаддгүй маа гэхэд ядаж би ингээд банкндаа ажиллаж байгаагаараа тий голомт банкныхаа хүмүүстээ энэ талаар ингээд мэдээлэл өгч чадах юм байна гэдэг үүднээс тэр нөгөө нэг жижигэн тэр юмнуудыг хийдэг. Манай нөгөө нэг голомтын Finid гэдэг нөгөө голомт банк Zcom гэдэг нэг вебсайт гэдэг байсан аахгүй бол цагийн боловсрол олгодог. Тэр нь жишээлх юм бол ингээд яг нөгөө нэг тийм контентуудыг хийдэг байсан. Би одоо анх нөгөө судалгаагаар орчоод тийм нөгөө нэг юм инфографик гэдэр хийгээл бид нэр одоо ингээд тэдэн одоо офисын ажилтнууд тэдэн тоон цаас ашиглавал ингэн тэгэн гэсэн үг гэл ингээд өөрийнхөө хэмжээнд ингээд айлах тийм хүмүүс хийж ингээд хүмүүс сүрэгдэг байсан. Тэгэхээр тэрийг ингээд илүү сайн хийж явах нь зөв юм байна гэдэг өнцгөөс л ер нь бол яг энэ мэргэжил рүүгээ одоо холбож оруулсан гэх юм уу. Яг нөгөө нэг одоо тий бид нар мод тарчих юм бол айгу сайхан болчих гээд байгаа юм шиг. Тэгээ Монгол улсын 78% нь цөлчжөөд ахад бид нар ингээд нөгөө нэг модыг чинь зөвхөн тарих нь амар чухал биш шүү дээ. Тэдний шиг мод тарилаа гэдэг тий тоо биш. Тэг яаж арчлах уу, яаж ургуулах уу, тэг зөв модоо тарих уу, буруу модоо тарих уу. Бид нар нөгөө буруу мод тарьсаар байгаа нэг гадаа нэг хөмбөв ингээд хийсэд идэг байсан шүү дээ. Тийм юм гихмит ингээд яг тэр нөгөө шинжлэх ухаан болоод одоо энэ шийдвэр гаргаж байгаа төвшин хүмүүсийн хоорондыг ингээд нэг холбох тийм юм байхгүй байгаа болохоор яг тэр тал руугаа илүү төвлөрсөн зөв юм байна гэдэг үднэс яг доктортой хөгжил гэсэн чиглэл рүүгээ бол apply даад тэгээд яг чимнэгд бол applyдчихсан. Тэгээд ер нь бол нөгөө нэг их сургуулаа төгсөөл ерөөхдөө бол нөгөө нэг ер нь бол явна гэж боддог байсан. Тэгээд тэтгэл хөтөлбөрийг судалсан. За тэгээд нөгөө Австралийн урсгалыг нөгөө шаардлага хангаад тэгээд би яг нэг ажлын туршлага дээр болоод тэгээд ахлах хийгээд 2 жил болоод за ер нь бол одоо ингээд ажлаа гартаа авчлаа тий юм маань ер нь бол баг одоо ингээд болоод юм жигдэрчлээ гэж бодсон жилдээ Австралийн урсгалыг аплайцсан. Тэгээд анх аплайдаад би интервьюийн шатнд ярилцлагандаа дуудагдаад тэгээд ярилцлагандаа ороод тэгээд нөгөө нэг тэр жил болохоор ер нь бол нөгөө хувийн сектор, улсын сектор гэдэг өөр тоотой байдаг. Австралийн аварц бол улсынхаас бол ойролцоогоор 20-25 хүн, хувийнхаас нэг 15 хүн авдаг. Тэгээд тэр жил улсын хувийн сектороос бараг 2 хүн авсан гэсэн баха. Айгүй цөөхөн хүн авсан. Тэгээ хувийн одоо улсынхаас болохоор 22 хүн, хувийн сектороос 2 хүн билүү авсан гэдэг дараа нэг датаг харсан чинь тиймэрхүү байсан. Тэгээд би яг интервьютаа орчоод бол тэнцээгүй. Интервьюштэнд орчоод тэгээд за тэгээд тэр үедээ өөрийнхөө бэлтгэл ч гэсэн аюу хангалтгүй байсан. Би интервьюд бол угаасаа аюу жоохон амар хангалтгүй ороод амар сандарч ярьж мараад тэгээд жоохон тийм юм болоо. Тэгээд за окей дараа жил аль ер нь бол болох юм байна гэж бодоод тэгээд гарч ирээд тэгээд яг тэр 7 сард 8 сард илүү хариугаа аваад тэгээд 9 сард нь яг нэг чимнингийн аппликейшны юмуд нь явагдчихсан. Тэгээд би яг чимнинг аплайдаад тэгээд чимнигдээ тэнцээд тэгээ яг тэр ирэх жилийнхаа 100 сургуулиуд руу тэгээ явцсан аахгүй шаа. Ер нь нэлээд олон ингээд харьцуулаад харахаар амар даваа талтай юм болохоор ингээд Австралийн аварц болохоор маш их материалуудыг натратжуулаад ингээд баталгаажуулаад ингээд тийм хийдэг тийм процесс аюу ихтэй. Шаардлагатай материал нь ч гэсэн нэлээд илүү олон. Чимнинг болохоор шууд нөгөө нэг онлайнаар ингээд скан хийгээл аплод хийдэг. Тэгээд ер нь бол аюу одоо хэлбэр бүртгүүлэхэд бол ер нь бол харьцангуй хэлбэр гэж бол би хэлнэ. Тэгээд яг хариун нөгөө нэг шууд одоо ингээд 11 сар бүртгэлэн дууссан гутаа 2 сард яг интервьюд орох хүмүүсийн хариун хүрээд ирдэг байхгүй. Тэгэнгүүтээ 4 сар хүртэл интервью аваад тэгээ хариун 6 сард гардаг. Тэгээд тэр жилийнхаа 9 сар нь явдаг. Training болохоор яг ингээд хоёр юмд аплай хийж байгаа юм шиг. Сургуулиудаа ч өөрөө аплай тустай тэр хүний өөрийг хариуцлага. Яг training дээр ч гэсэн өөрөө аплай тустай.
Тэгээд ингээд тэр зэрэгсэж явж байгаа яг 7 сард сургуульдаа тэнцсэн байх хэрэгтэй гэсэн шаардлага чиний тэнцэх юм тавина. Тэгэл яг тэнцсэн болвол тэгээд окей гээд явдаг байхгүй шууд явдаг. Тэгэхээр ер нь бол цаг хугацааны хувьд бол маш илүү бас айгу боломжтой хурдан. Тэгээд дээрэс нь би бол бас айгу аттай гэж боддог. Яа тэгэхээр нөгөө яг sustainable development гэдэг чиглэл өөрөө маш их хөгжсөн. Одоо дэлхийд хамгийн их нөгөө түүжэлж байгаа тэр газар бол угаасаа Англи, одоо Их Британи улс, тэр дундаас Шотланд одоо 2035 он гэхэд net zero болох гээд зорилт тавьсан. Дэлхийн одоо хамгийн түрүүлээд тийм одоо нөгөө net zero болж байгаа газар ахгүй. Тэгэхээр нөгөө миний сурсан яг програмыг манай сургууль эдгээр чи яг өөрөө бүр ингэ байгаа хотны хүртэл өөрөө яг тийм ногоо хот болох учраас надад бол ер нь амар мөхсөн гэж би бол бодож байгаа. Тэгээд сургуулийнхаа талаар танилцуулбал тий хөтөлбөр нь яг ямар шүү байсан, хэдэн гэрдээд үтсэн, пейпер бичсэн юм уу, эсвэл юу яасан юм уу, тий шалгалт өгдөг юм уу, яа тий. Анхаас нэг ер нь бол тренингийн хаар нэг 3 сургууль сонгодог байхгүй юу? Яг өөрийнхөө нэг сонголтод 1 2 3 гэд. Тэгэд би ихнийх дээрээ яг өөрийнхөө одоо University of St Andrews гэд 1413 онд байгуулагдсан. Дэлхийн одоо 3 дахь хамгийн эртний сургууль. Тэгээд яг энэ Sustainable Development-ийн Master of Science гэдэг хөтөлбөр анх гаргаж ирсэн. За тэгээд яг өөртөө нэг яг тэр чиглэлийн нэг geography, environment яг энэ тал руугаа маш сайн судалгааны багш нартай тийм сургуулсан. Тэгээд ороход ч гэсэн нэлээд хэцүү, шаардлагууд нь маш өндөр байсан. Би бас өөрөөс анх яг орч чадах уу, тэнцгүй юу, үгүй юу гэдэг дээрээ бас нэлээд эргэлзчихсэн. Тэгээд нэлээд олон хатуу ингээд шаардлагуудын давсаар агаад тэгээд ороод тэгээд орсон чинь ер нь л манай хот өөрөө аягүй жижиг. Яг нэг Сент Эндрюс гэдэг нэртэй өөрөө хот ахгүй гольф анх үүссэн. Маш гоё. Яг тэр тэнд болохоор одоо нэг жоохон одоо нэг ханхуу Вильям Кейт хоёр эд шүү дээ. Тэр хоёр одоо манай сургуулийн алумны ахгүй юу төгссөн. Гэдэг шиг жоохон нэг тийм роял тал руугаа сургуул. Ер нь бол тэгээд анх нөгөө нэг ороход манай жилх юм бол ангийнхаа тэр чигтээ geography environment-аар сурсан хүүхдүүд. Тэгээд би болохоор ганцаараа бизнесээр маркетингээр сурсан. Тэгээд тэгэнгүүт тэд нар болохоор бүр ингээд Cambridge geography-гаар сурсан хүүхд ингээд бакалавраа сурсан. Ингээд тэгээд ингээд гадны оюут ингээд гисэн чинь Америк, Канада, Итали гэх бүгд дандаа англи хэлтэй хүүхдүүд. Азаас ерөөсөө хүн байхгүй. Энтэгтэй л угаасаа англи хэлтэй. Тэгэл би ганцаараа амар яг унган биш англи хэлтэй. Тэгээд шал өөр мэрэгчлэр сурж байгаа. Ингээд үг хэлгийн ч гэсэн анх ингээд очиод сайн мэдхгүй байгаа юм чинь. Тэгээд Монгол дээр нэрэн гэсэн юу ч хэлтий мэдхгүй. Одоо тэр хөрсний тэр доороогоо юм би одоо яг ингээд ямар намаг тэр балчиг намаг ч юм уу. Тэр юм би ингээд монголоор ингээд ерөөсөө мэдхгүй. Тэгэхээр ингээд шууд climate change гэл ингээд амар олон төрлийн тийм хичээлүүд үзээд эхлэнгүүд ерөөсөө надад бол ерөөсөө бүтэн чаленж байсан. Анх одоо бүр бараг хичээлдэг би тэнцэх юм уу энэ ч пассиж чадах юм болов гэж бүр ингээд бодоод явжсэн. Тэгээд бүр ингээд тэн байгаа хүүхдүүдээс бүр хэд дахин илүү хүчин чармайлт гаргах шаардлага болоод тэгэл ингээд ярихад хүртэл ингээд дандаа ингээд англи хэлтэй хүмүүс байгаа юм чи би одоо буруу ярьчил яана гэж амар санаа зовоол. Тийм одоо аюу хэцүү жоохон анхандаа тийм байсан. Тэгээд ер нь бол яг хичээлүүд нь одоо 100-ны семестр гэж байдаг. Яг кредитийн хувьд бол яг адилхан. Одоо нөгөө нэг маструуд одоо Америкийн Австралийн адилхан. Тэд болохоор нөгөө 100 өвөл хоёр амарчдээ шүү дээ. Энэ болохоор тийм биш. Шүү шахсан гэсэн. Нэг жил юм чинь тий. Тийм. Тэгэл яг ингээд нөгөө тасралтгүй хичээл үзэл амарх юм бол 5 аваа хоног 7 хоног амарна. Тэгээд дундуур нь бүх хичээл алган дээрээ би даалт шалгалтуудаа өгнө. Тэгээд манай програм болохоор дандаа л хичээлээсээ бичдэг байсан. Тэгээд багийн ажлууд нэлээд хийдэг байсан. Тэгэнгүүтээ дипломаа бол мэдээж бичнэ. Би болохоор ер нь 9 сард ингээл оронгуйцаа одоо бүгд дипломынхаа ажлын сэдвээ ярих шүү гэж хэлж байгаа байхгүй юу. Хичээлээ зүтгийг багч шууд дипломын ажлын сэдвээ яриад тэгэл тэгэнгүүт нь за гэл багшаа сонгоол би энэ чиглэл рүү ер нь дуртай байна гэл ингээл дипломын одоо боломж сэдвүүдээ бичиж байгаа л наривчлал хасаал багсаар агаад за тэгээ би дипломаа болохоор ер нь би ялаа бүх хичээлдээрээ ерөөхдөө бол дандаа Монголтой амар холбох хичээдэг байсан. Угаасаа л ирээл Монгол ирэх юм чинь одоо тий sustainable development одоо бодлого policy одоо report гэдэг хэлээ гэхэд бол Монголын
одоо гаргасан ногоо өгшлийн бодлого ч юм уу тий тэр нөгөө нэг бодлогуудыг ингээд айгүй их судалсан. Ер нь бол монголчуудын хийсэн бүх бодлогуудыг бараг ревю хийж харсан. Тэгээд стемсээ бичсэн ч гэсэн ер нь бол Монголын энэ дагаа холбосон тийм юмнууд айгүй их бичдэг. Тэгээд сая сүүлд нь диплома болохоор би нөгөө нэг тогтвортой хөгжлийн 17 зорилт гэдээ байдаг шүү дээ. Тэрнтэй одоо нөгөө байгууллагууд бас миний нөгөө голомдод байхдаа харсан нэг юм болохоор нийгмийн хариуцлага гэж амар ярьдэн шүү дээ. Байгууллага нийгмийн хариуцлага өрөөнд инглээ, тэглээ, мотерлаа, хүчтэй өгт туслаа гэлээ. Тэнгүү тэр чинь бас ингээд нөгөө нийгмийн хариуцлага ингээд нөгөө нэг нэлээ их угаасаа бааж байгаа шүү дээ цаана. Амар их мөнгө байгууллага том байгууллагууд гаргадаг. Гэхдээ миний хувьд болохоор тэр нь ингээд зөв юмд очиж хүрэхгүй юм шиг санагддаг байсан байхгүй юу? Ер нь ингээд нэг зүгээр ингээд нэг жилийн тайландаа бичдэг ч юм уу. Тайлан гаргахад зөвхөн ашигладаг тийм хэрэгсэл болсон. Яг үндэ жинхэнэ яг нийгмийн хариуцлага мөн үү биш үү гэдэг нь өөрөө аюу асуудал болсон байсан байхгүй. Тэгэхээр би яг тэрнтэй холбосон илүү одоо миний ажилтай ажил дээр одоо тий үтсэн мэддэг юмтай ч тэр илүү болох юм байна. За тэгээд нөгөө нэг диплом ажил хийхдээ судалгаа авах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө бүх компанийн нөгөө захирлуудаас интервью авсан байхгүй юу. Тэгэхээр боломжтой тийм сургуудаа хайгаад бодоход Монголын бизнесийн байгууллагууд нүбийн доктортой үйлчлэгийн зорилтуудыг яаж нийгмийн хариуцлага гэдэг байгаа тэр бодлоготойгоо уялдуулах вэ гэдэг сэдвээр хийсэн. Тийм. Тэгэхээр энэндээ илүү өөрөө бас аягүй сонирхолтой дуртайсан болохоор тэгээд энэ дээрээ сулгааны ажил дээр нэлээд олон цагийг зарцуулаад тэгээд би ч энэ дээрээ бүр distinction авсан тийм аягүй өндөртөө авсан. Тийм онцтой. Тэгээд нэлээд баяртай ирсэн. Тийм. Ерөнхийдөө бол тиймэрхүү байсан. Тэгээд манай хот өөрөө ногоон гэд гисэн штэ тий. Манай нөгөө нэг ингээд одоо жишээ нь бид нар ингээд шинээр орж ирж байгаа оюутнуудаа өөрсдийнхөө явж байгаа оюутнууд нь юмаа хандуулдаг. Тавг мавг одоо ингээд хэрэггүй юмудаа хандуулдаг. Бас эсвэл тий өөрсдөө нөгөө нэг одоо нэг дотор байрнуудынхаа дулааныг өөрсдийн нөгөө нэг станцаасаа нарны эрчим хүчээ аваад тэргээрээ дулааны өгдөг ч юм уу. Яг нөгөө миний өөрөө байсан газар өөр яг тэр чигтээ тийм байсан болохоор аюу тийм гоё байсан. Тэгэхээр одоо тэр сургалтын систем одоо боловсронгуй төвшөнд бол хөгжсөн байгаа юм байна. Тэгэхээр ер нь эндээс яг ингээд онцлог жишээлбэл одоо хичээлүүд нь юм уу судалгаа нь юу гэсэн бол ер нь бол надад бол хамгийн гоё одоо үнцэнтэй байсан хичээлүүд. Ер нь бол бүх хичээл нь маш гоё, шал өөр төвшөнд бүх юмыг одоо зүгээр л нэг одоо climate change гэдэг хичээл байлаа гэхэд одоо манай нөгөө физик зааж байгаа юм шиг одоо тэгж заахгүй шүү дээ. Ер нь бол орчин шалгаанаас нь хэсвэлээ л да. Тэгээд орчин үеийн яг environment-тай холбоотой ишүүнүүд нь юу байгаа, тэрийг яаж даах вэ гэдэг тэр талаас нь илүү solution, асуудал solution гэдэг байдлаар явдаг. Тэгээд миний хамгийн дуртай байсан хичээлүүд бас нөгөө капитализмтай холбоотой хичээл үзсэн. Яг нөгөө капитализмын үеийнхэн одоо бидний одоо нөлөөллүүд нь яаж орж ирээд байгаа ингээд. Тэнд донд хүмүүсийн нөгөө майнд нь бас амар өөр байгаа нь харагдсан юм юу байсан бэ гэхээр манай одоо ингээд одоо Африкийнхны жишээлх юм бол одоо хөгж одоо нэг developing ч юм уу эсвэл underdeveloped countries гэдэг одоо нөгөө нэг хүмүүсүүд ингээ англиад байгаа шүү дээ. Юу нэг улсуудыг тэгэж англихнаас өөр амар буруу агаад байгаа байхгүй юу? Тий. Тэрийг ингээд нөгөө нэг тэр одоо цагаан гэдэг байгаа нөгөө нэг өөрсдөө хөгжсөн гэдэг орны оюутнууд нь өөрсдөө аягүй тийм нөгөө нэг шүмжтэй хүлээж авд юм байлээ. Тэгээ манай ангийн хүмүүс юу амар тиймсэн. Тэр нь надад аягүй таалагдсан. Яг одоо ингээ Африк мафкийн жишээнүүд ингээ яриад ингээ жишээ кейстэй дахиад ер нь эдрийг одоо тийм ингээ колончлоод ийм болгоод өөрсдийнх нь байгалийн одоо баялаг юмнуудын хямд үнээр авдаг нь одоо энэ хөгжсөн орнууд шүү дээ. Тийм ээжиж бид нэр тэр хүмүүсийг ингээд хөгжсөнгүү тэ хөгжөөгүй орон эсвэл ингээд ийм байгааг ингээд шүүмжид ингэж ярих нь өөрөө амар буруу гэдэг тийм нөгөө нэг майндтай. Тэгэхээр тэр нь ингээд өөрсдөө бид нар хөгжсөн орон гэдэг одоо нөгөө хүмүүс бас байгаа шүү дээ. Бид нар одоо хөгжсөн эдгээр бол одоо ингээд ядуу буруу орон гэж харах биш. Тэрний нөгөө цагаан шалтгаан нь биднээс ч гэсэн бас ингээд нөлөөлөл байгаа маа гэдгийг одоо бас орчин үеийн тийм залуучууд нь ухаантай хүмүүсүүд нь аягүй сайн мэддэг. Тэгээд тэрэндээ бас нэг тийм бахархалтай нэг байдаг ч юм уу. Тиймэрхүү юмнууд нь надад бол амар бүр амар өөр амар гоё майндтай байна гэдэг тийм мэдрэмжүүдийг нэлээд өгсөн.
Яг чинээс асуумар санагдсан нэг зүйл нь болохоор та одоо доктортой хөгжлийн зорилгыг одоо биелүүлэхэд Монгол улс те одоо ямар акшн хийгээд явж байгаа вэ гэдгийг бас ингээд судалгааныхаа бүтээл бичижсэн гэсэн. Тэгэхээр энэчнээс олж мэдсэн тийм сонирхолтой зүйлс бас одоо дүгнэлт нь юу байсан бэ? Нэг тийм сайхан ирээд үгэлтэй бас ховрлоо. Яг нэг миний ингээд хараад амар гайхсан юм юу байсан бэ гэхлээр ингээд би ч бас өмнө тийм нэмийг одоо мэдээлэлтэй байсан ч гэсэн яг нөгөө полисигийн төвшөнд нь ерөөсөө тэр бичсэнүүд нэг сайн харж байгаагүй л байсан байна л да. Тэгээд нөгөө харангууд одоо жишээ нь Улаанбаатар хотыг ногоон хот болгоно гэж төлөв байгаа байхгүй юу. Тэр нь болохоор ингээд 2020 он хүртэл хэрэгжихдээ төлөв байгаа. Тэнгүүд ингээд нөгөө 20 он болцсон. Тэгээ би нөгөө төлөвийг ингээд хараад тэр чинь нөгөө нэг би тэр полисиг ингээд сонгоод авчиж байгаа ингээд багтаа ярьж байгаа шүү дээ. За би ингээд ийм ингээд полисиг авлаа. Ингээд энэ тухай ингээд ийм байдгийн байна дотор нь тий. Тэгэхээр би энийг ингээд ревю хийгээд ингэж болох уу гэж ярингууд окей гэж. За тэгээ юмаа ярьчаад ингээд дуусаад байжсэн чинь үр дүнгийн хайгаад олдгүй. Нөгөө нэг амар гой төлөв авахгүй ингээд амар гой дизайнтай тест нэр Улаанбаатар хотын ногоон байгууламж яасан ингээд бүх юм ингээд 20 онд ингээд одоо тэр чинь нэг юм полиси гарна гэдэг чинь цаана тэрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг тэрнтэй холбоотой төсөв мөнгө те хичнээн юм байх уу тэгэнгүүт ингээд тэдний ингээд нөгөө нэг ямар ч үр дүн байхгүй батлагтаа болохоор амар гой баталцдаг гаргаад ирдэг. Гэхдээ яг үүндээ ямар ч үр дүн байхгүй. Тэгээ би ингээд багштай ингээ хэлж байгаа байхгүй ямар ч үр дүн ингээ олдохгүй байна гэдэг чи бүр ингээ гайхаад 2020 он ингээ өнгөрсөн битээ 21 он болчиход байгаа шүү дээ. Тэгээд амар хиччихсэн. Яг өндөө тийм бодлоготой, тийм одоо ингээ бодлого тодорхойлогчтой тий тэгчээд ингээ ямар ч үр дүн байхгүй. Тэгснэ одоо яг тэр ингээ ярьсан юм аа ингээ нэг жоохон ревю хийгээл дараачихаа за 2030 он ингээ гаргацдаг ингээ сайн дураараатай ингээ бүр ингээ бүхний чадагч хүмүүс шиг ямар ч тийм судалгааг байгаа нь харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр тийм одоо бодлоготой ингээд байгаа нь өөрөө ингээд айгүй гутамшигтай надад бол санагдсан. Тэгээд тэрэн дээр л үнэхээр бүр ингээд хичээд яг үндэ ингээд тэр бодлого дээр нэг анализ хийгээд явах гингүүд ингээд бүх датанууд нь нэлээд зөрдөг. Энд одоо нэг хэлсэн байгаа дата нь олдохгүй, нэг их сурвалжийн хаана байгаа нь байхгүй. Тэгээд 12 гэдэг бидний ганц нөгөө нэг сайт байгаа шүү дээ. Тэндээсээ хайнгууд тэр нь зөрчдөг гэх мэт. Тэгэл ерөөхдөө бол яг ингээ академик төвшөнд ямар ингээ левел байгаа нь харагдаж байгаа юм л да. Тэгээд ингээ дараа нь дипломын ажлынхан бас нэг полиси юм дээр би ингээ доктортой хөгжлийн бодлого 2030 гээд нэг бодлого гарсан байсан. Тэгээд би тэрийг за хийя. Тэр бол нэлээ яг ингээ 17 зорилтын хүрээнд ингээ тийм гэсэн тийм наривчлан гарсан төлөв байсан баггүй. Тэгээд за окей би тэгвэл тэрэн дээр нэг юм хийгээд хайгаад яг тэрийг бас багтаа ингээ тохироод ингээ байжсэн чинь бараг 14 тийм нэлээд ингээ судалсан дараа нэг юм хөөс 14 оны өмнө би Монгол дээр ер нь энэ талаар ямар мэдээлэл юм баг гэдэг ингээ монголоор нь хаахгүй юу. Тэгсэн чинь тэр бодлогыг хүчингү болгосныг би мэдсэн. Ингээ өөртөө ингээ баталсан байгаа бодлогоо хүчингү болгонгуудаа одоо ярьж байгаа нөгөө нэг Монгол улсын тийм алсын хайртай бодлогосон. Тэгээд тэр нь хамгийн амар нь би яг тэр нөгөө хөгжлийн төв билээ яг нөгөө нэг тэрийн нөгөө хариуцдаг агентлагийн вебсайтн дээрээс би тэр одоо юмнуудыг татаж харсан. Тэгэхээр тэрэн дээрээ тэрийг үнэхээр хүчингү олгосон бол устгах ч юм уу тий байхгүй болох ёстой шүү дээ. Тэгэнгүүт тэрэн дээрээ байгаа мөрчлөө алсын хайртай тэрэн дээрээ байхгүй. Гэх мэт ингээд нөгөө нэг яг аль мэдээлэл нь зөв юм бэ гэж хармаар ингээд нөгөө тиймэрхүү байдал амар. Тэрнээс болоод би одоо бас ингээд диплом одоо би даалтынхаа ингээд юм хичээлэх юм бол ингээд 14 хоног үлдсэн байхад ингээд солиж байгаа байхгүй юу. Тэгээ би багштай ингээд гаргасан бодлого нь юм бол өөрчлөгдсөн байна гэд бас ингээд хэлээд тэр бас амар ер нь бол тэгэл аюу хүндрэлтэй. Ер нь бол ингээд нөгөө мэдээлэл төр судалгааны полиси нэм хийхээр ямар ч үр дүн нь олддоггүй. Гаргасан юм байдаг. Гэхдээ ямар ч тэрнийх нь нэг доторх дата мэдээллийн юм байдгүй ч юм уу тий. Яг тиймэрхүү ингээд асуудлууд бас нэлээ нөгөө нэг байдгийг бол олж харсан. Окей. Би одоо тэгвэл нөгөө яг нөгөө шивнэг тэтгэлэгт бэлтгэхдээ бас
материалаа ер нь хэрхэн бэлтгэх юм бэ? Эсэгээ яаж бичих юм? Одоо рефрижератор авахдаа бас яг юуг тусах юм, юуг тусахгүй юм айгүй их юм хийцэн байгаад байдаг. Гэтэл яг аль нь чухал юм бэ гэдгийг ер нь та яг тодорхойлж ирсэн байна. Энэ бол ингээд нэг өөрөө ихлээд аюу сайн судалгаа хийх хэрэгтэй, цаг нь болоогүй байсан ч хамаагүй яг энд тэтгэлэг нь ийм бүрдүүлэх хэрэгтэй байна. Тэгээ одоо аялцсан оноо тэд авах хэрэгтэй байна. За хэдэн хүнээс референс авах хэрэгтэй юм. Тэгээ хэдэн хүн юм байна гэл ингээд нэг үндсэн мэдээллүүд аюу сайн одоо судалсан байх хэрэгтэй. За тэгээд нэг хамгийн гол одоо чиний эхнийчний шалгуур бол 4 степ байгаа. 4 төрлийн степ бичдэг. За тэгээд нэг степ болохоор 500 хүүхдэд 500 хүртэл хүүхдэд. Тэгээд тэр нь leadership, networking, за тэгээд career plan, тэгээд UK universities гэдэг яг нэг сонгосон сургуулиудынхаа тухай бичдэг байхгүй. Тэгэхээр хүмүүсээ нэг бас одоо степ бичдэг гаргадаг хамгийн том алдаа нь яг нэг асуултаа аюулсаа ойлгодоггүй. Яг бүрээ ойлгодоггүй. Тэнгүүд яг нэг leadership skill гэдэг тэгэнгүүт хүмүүс бичихтэй нэг монголчуудын нэг бидний бас нэг степ бичдэг leadership бас арай өөр баг шиг байгаа даа тий. Тэгээд байгаа юм гэж юм. Яг нэг бид нар нэг степ бичдэг багасаа тэгээс сурсан байхгүй юу? Одоо хамгийн гоё хэсэг гэдэг тэгэнгүүт оршил хэсэгтэй. Тэгээ тэр нь жоохон нэг тийм уянгийн гоё хэлэлтэй. Тэгээ нэг тийм гоё үг ашигласан. Амар гоё те. Нэг хүмүүс нэг мэддэггүй нэг тийм сонин үг ашигласан ч юм уу те. Тэнгүүд ингээл амар гоё оршил яваад тэгснээ ингээл оргил хэсэг яваал те ингэдэг. Тэгтээ яг тийм нэг бүтэц зал мэдээж байна л да. Яг нэг introduction хэсэг, тэгээ нэг body хэсэг гэл ингээл байна. Тэгтээ тэрний хамгийн гол нэг анхаарах хэрэгтэй юм болохоор хүмүүс нэг leadership гэл тэгэнгүүт leadership-ийн одоо тэдэн төрөл байдаг. Би бол өөрийгөө одоо team leader гэж боддог гэж үгээл ингээл айгүй team юм бичдэг. Яг үндэ ямар ч хэрэггүй юм бичдэг. Тэрнийхээ хооронд болохоор яг өөрийнхөө яг leadership үзүүлсэн жишээг л бичих хэрэгтэй. Яг яагаад ингээд тэр тэтгэлэг чи угаасаа лидер хүмүүс өгч байгаа тэтгэлэг байхгүй юу. Тэгэхээр яг яагаад чи өөрийгөө лидер гэж бодоод байгаа юм бэ? Яг яг яаж тэргээ батлах юм бэ л гэдэг тийм санаа байгаа байхгүй цаана. Тэнгүүд одоо жишээлх юм бол би тэр нь гэхдээ нөгөө хүмүүс ингээд нөгөө жишээ оруулах гэдэг тэгэнгүүт амар том юм боддог. Яг ингээл тэгээ нэг хэдэн зуун хүнтэй ингээл одоо хэдэн зүүнийг өөрчилсөн тийм хүмүүсийн ингээл инглиш хэлээ гэхийн оронд ингээд бодтой жинхэнэ л ах хэрэгтэй. Ер нь бол одоо жишээ нь чи боловсролын чиглэлээр сурах гэж байгаа бол тий магадгүй ингээд 10 жилээ төгсөж байгаа дүүдээ боловсрол яг ямар чиглэлээр ингээд сурахын гэдэг юм тусалсан байж болно. Тэ тэр хүүхдээ ингээ өөрийгөө олохтон туслаа тийм зөвлөгөө өгсөн ч юм уу. Тэ тэр хүүхэд нь одоо аюу өөрийнхөө мэргэжилтэд happy тэ ингээ сурж байгаа. Магадгүй ингээ амжилттай ингээ ажилласан ч юм уу. Яг нэг тийм бодтой жишээ үр дүн хүлээж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яг тийм юм аюу сайн бодох хэрэгтэй. Тэгэд яг нэг ийм эсэнүүд бичгээрээ ингээ өөрийгөө амар бас аюу ойлгоод байгаа юм шиг санагдаад байна шүү дээ. Ер нь тэгэхгүй бол нөгөө нэг ингээ амар ингээл гой юм бичээлээдэг. Яг үндэ нөгөө цаад юм нь юу илээ те. Би бол одоо жишээ нэмнүүдээ ингээд яхта хүмүүс хэлэхэд хэдэн нэг юм болохоор ингээд mind map гаргах хэрэгтэй. Тэгэхээр яг ингээд leadership-ийн чиний яг ингээд leadership үзүүлсэн юмуд юу байгаа 10 жилээс эхлээд те. За чи ангийн дараа хийжсэн юм байна. За их сургуультай нэг team клуб дэвжсэн юм байна. Team олимпиадад орчихсон юм байна. За тэгээд тэнгууд ажил дээр ороод яг яасан ингээд тийм хүмүүс нэг амар том юм бодоод байдаг. Гэхдээ магадгүй чиний хэлсэн саналаар танаа нөгөө нэг судалгааны нэг ажил нь аюу сайн одоо шинжлэгдсэн ч юм уу. Эсвэл те чиний хэлсэн саналаар ингээд чиний нэг санаалаар гаргасан тэр контент нь аюу олон хүн ингээд хүрээд хүмүүст ингээд одоо өөрчлөлт авчирсан ч юм уу те. Тиймэрхүү ингээд нөгөө өөрийнхөө юу хийсэн гэдгийг аюу сайн бодоод тэгээд бичих ёстой гэж санагдаад байгаа. За тэгээд нөгөө networking дээр ч гэсэн яг ялгаагүй байхгүй юу? Чи ингээд нөгөө networking гэдэг чинь хүнтэй ингээд танилцаад амар олон хүн таньдаг багтаа биш. Тэр ингээд танилцсан юм одоо яаж үр ашигтай одоо нэг юм болгож хувиргасан гэдэг талаас нь л асууж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд би бол сендер бол угаасаа маркетингийн хүний хувьд бол networking гэдэг бол ингээд заавал байх ёстой скил ээ. Тэ би одоо ингээд янз бүрийн зан төлөвтэй түрүү ярьжсэн шүү дээ. Ингээд хүмүүстэй ингээд ажиллаж үзлээ. Тэ өөрөөсөө 10 20 ах хүнтэй ажиллаж үзлээ. Тэ дүү хүнтэй ажиллаж үзлээ. Ингээд шал өөр мэргэжлүүд ажиллаж үзлээ. Тэнгүүд би тэндээсээ ингээд networking скиллийг communication skillийг аюулсаа сурч чадсан юм байна.
Тэгвэл тэндээсээ би яаж одоо ингээд нөгөө нэг чиний хэрэгжүүлсэн ажлууд байгаа шүү дээ. Төсөл хөтөлбөрүүд ч юм уу. Ингээ янз бүрийн тим юмд ингээ үр дүн гаргахад тэр хүмүүсээ яг яаж нөлөөлсөн юм. Магадгүй чиний нэтворкингийн арга хэмжээнд дээр нэг хүнтэй танилцаад тэгээ тэрийг ингээд нөгөө нэг тэр хүн магадгүй ингээ хүүхдийн боловсрол аягүй санаа зовдөг хүн байж таарад тэнгуү чиний дараа нэг хүүхдийн боловсролын төсөл хэрэгжүүлсэн чинь тэр хүндээ хэлээд тэгээд спонсор ч юм уу нэг амар бага мөнгө ч гэсэн хамаагүй авдаг ч юм уу нэг тийм юм ингээд нэг холбосон нэтворкингийн скиллийг яаж хэлсэн бэ гэдэг юм бичих хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө жишээн дээр бичих хэрэгтэй. Тэгэхгүй бол хүмүүсийн бас гаргадаг юм болохоор ингээд манай баг тэ бид нар гэж айгүй бичдэг. Гэхдээ тэр дунд нь үнэхээр танай баг гэсэн байж болно. Чиний хариуцж ирсэн үүрэг профайл нь ямар байсан бэ гэдэг юм оруулж өгөх хэрэгтэй. Тийм. Тэгэхээр яг нэг карьер төлөвлөгөө ч гэсэн ер нь бол бодиттой авах хэрэгтэй. Би одоо ингээд сүүлдээ бас яг тэр үедээ ингээд бас ингээд амар ингээд цагаа толгаал яарал ингээд миний хувьд бүр ингээд тулцсан амар гоё бол байгаагүй. Тэгэнгүүт ингээд дараа нь ингээд бас ингээд харахаар амар яг нэг харагцсан юм юу вэ гэхээр амар үнэнгээсээ л байсан байхгүй юу? Бүх юм амар үнэнгээсээ хүмүүс ингээд нөгөө худлаа бас амар нөгөө яагаад ингээд амар юм ингээд дүгийлгөөл бичдэг те. Одоо карьерийн төлөвлөгөө яхаа магадгүй ингээд янгот бас их бол ингээд биш юм болно гэдэг ч юм уу. Тиймэрхүү ингээ хоёр бичиж болно л да. Үнэхээр тэр хүн ингээ яг тийм үнэхээр хүсэл мөрөөдөлтэй байл болно. Тэгэхэд миний болохоор ингээ зүгээр л өөрийнхөө ингээл NGO байгуулна гэдэг ч юм уу нэг юм жижигхэн тэгээд нэг юм яг л нэг ингээ жижигхэн л үр дүнгуудыг бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр ингээ нөгөө нэг яг өөртөө аягүй сайн ингээ яриад тэгээд яг юу хийсэн тэр юм аа л тэгээ яг тэр юм тэмдээ жишээ нь ингээд чиний сурах байгаа юмтай ч холбоотой авах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй дээ ингээ хамаа намаагүй юм бас бичиж болохгүй шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө нэг өөрийнхөө сурах байгаа юм чиглэлээ тодорхойлоод тэрэндээ их холбоотой би яг юу хийлээ гэдэг юм айгүй сайн бодож гаргаж ирээд тэндээсээ сонгоод яг жишээн дээр тулгуурласан өөрийгөө харуулсан тийм л хэсэгнүүдийг хүлээж байгаа гэсэн үг. Тэгэхээр бол нөгөө хин нэгэн онцгой байх тий ер бусан юм хийдсэн ч юм уу тийм төгс төгөлдөр зүйлийг бол хүсэн хүлээдэг юм байна тий. Тийм ер нь тэгээд угсаа хүн өөрийнхөө л онцгой шүү дээ. Тэгэхээр ингээд яг чиний хата адилхан төвхтэй хүн байхгүй. Тэгэхээр ингээд яг нэг амар их ингээд юм хийсэн байгаа л байдаг. Гэхдээ яг нэг зөв жишээг оруулдаг ч юм уу тий. Тэр айгүй хэцүү. Нэг төрүүлж марчмжиг яж л нэг үгийн тоо хязгаартай тий. Аль нь яг хүмүүст одоо миний хувьд магадгүй айгүй effort гаргаад ингэсэн байдаг. Гэтэл нөгөө хүн уншиж байгаа тий хүн харахтаа нэг тийм одоо үнэхээр чухал байсан гэж харах уугүй юу гэдэг нь асуудалтай тий. Тийм. Тэгэхээр нөгөө ер нь бол наад чинь багхгүй юу. Одоо нэг одоо хоёр референс авна штэ тий. Одоо академик багшаасаа авч болно. Эсвэл ингээд ажлынхаа хүнээс батглаасаа авч болно. Тэгэнгүүт тэрэндээ наад жишээнүүдээс оруулах хэрэгтэй. Чиний эсэндээ оруулж чадаагүй байгаа тэр туршлага тэр чинь яг тэр багштай ч холбоотой эсвэл тэр ажилтай ч холбоотой байвал тэр референс рүүгээ оруулах хэрэгтэй. Тэгэж нөгөө өөрийгөө ингээд нөгөө олон талаас нь харуулдаг байх нь зөв. Окей. За тэгээд одоо та одоо тэтгэлэг тавтаа идэх гад ч юм уу эсвэл за амиртэй карьер шифт хийх гэж байгаа ийм залуус зориулаад юу нэ одоо хамгийн чухал өөрийнхөө туршлагаас үзээд юу нэ хамгийн чухал гэж боддог зөвлөгөөнөөс хаваалцвал одоо яг нэг мэрэгжил сонголтын дээр хэлэхэд мэрэгжил одоо нэг гадаад руу сурах чаа ч юм уу тиймэрхүү мэрэгчлэр хэлэхэд болохоор тэр яг аль чиглэлээр сонгож байгаа гэдэг юм яг өөрөө ихлээд амар сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө нэг за тэгээ sustainability ч амар гоё. Ер нь ингээд амар ингээд хүмүүс амар яриад байгаа шүү дээ. Гэл сонгож байгаа бол тэр чинь буруу л гэсэн үг. Яг ингээд нөгөө нэг ингээд харахад одоо бас яг тийг санагцсан юм манай нөгөө нэг мэрэгжил сонголт төрхий баг бид нар нөгөө бакалавр толгойд ч гэсэн аюу тийм хязгаарлалт байдаг шүү дээ. Тэнгүүт нөгөө нэг тэнд ингээд би анх очиод танилцсан манай найз болохоор тэгчихсэн байхгүй юу. Халим судлаар мэргэжсэн бакалавра. Тэгээд тэгэнгүүтээ ингээд нөгөө музейдээ тайлбарлагч хийдэг байсан юм байна л да. Халимынхаа одоо нөгөө тайлбарлагч хийдэг. Тэгээд тэрийгээ бүр ингээд амар гоё бахархалтай ярьж байгаа байхгүй юу. Ингээд өөрийнхөө үндэсний музейд ингээд энэ тайлбарлагч хийдэг гэсэн гэл. Тэгэл тэгэнгүүт за гэлэнгүүт одоо болохоор яг нөгөө нэг юм далай тэнгис судлалаараа мастер хийж байгаа. Тэгэл гэдэг шиг ингээд нөгөө нэг тэнд бол яг ингээд нөгөө мэрэгжлийн амар олон сонголт байгаа.
чи ингээд санхүүгээр сурах гэж байгаа бол яг хөрөнгө оруулалт юм уу эсвэл одоо шинжилгээ юм уу магадгүй одоо тэр крипто ч юм уу мэдгүй тиймэрхүү бас те анги байж магадгүй ш блокчейнтэй холбоотой эсвэл тэгээ одоо юу гэдэг санхүүгийн таамаглал гаргадаг юм уу яа тийм яг тэр нөгөө холбоотой амныхаа айгүй тийм гоё наривчлсан мэрэгжил угаасаа зөндөө байгаа. Тэгэхээр тэрэндээ маш их цаг гаргаж сонгох хэрэгтэй. Яг зөвхөн ингээд нөгөө монголчууд болохоор амар ерхий юмар одоо тий сурчдээ штэ. Яг ингээд санхүү тий ингээд эсвэл одоо юу гэдэг зөвхөн ингээд нөгөө Японы ямараа ч юм уу зөвхөн бизнесийн удирдлага гэдэг ч юм уу. Яг тийм биш яг нөгөө нэг ингээд тэнд чинь ингээд наривчлаа судалсан амар олон гоё ингээд салбар хичээлүүд байгаа штэ. Тэгэхээр тэрийг ингээд айгүй сайн судлаа тэрэндээ цаг гаргах нь бол хамгийн чухал юмаа сонгохоос өмнө тэгээд тиймэрхүү юмаа хийж яхад ер нь бол янз бүрийн бас боломжууд гарч ирнэ. Яг тэр одоо жишээлбэл хөтөлбөрт чинь чи одоо Монголоос хүн байдгүй байвал чи аплай таан болвол заавал засгийн газрын тэтгэл гэхгүйгээр сургуулийн тэтгэлгийг аплайдаад те явах боломжууд байна гэдэг шиг. Яг тэр нөгөө нэг өөрийгөө яг юу сурах гээд байгаа. Тэгээд тэр нь яг айл улсын илүү сайн. Тэгэхгүй нөгөө хүмүүс болохоор яг нөгөө тэтгэлэгтэй зориулж аплайдаад байдаг. Яг нөгөө одоо жишээ нь яг аль сектор нь илүү айл улсын сайн байгаа шүү дээ. Тэр гэдгийг судлахгүйгээр зүгээр л за энэ тэтгэлэгт тэнцжээвэл тий баг мэрэгжлийн яа юу ч яах вэ гэдэг байдлаар тэгж бити хандаж өөрийнхөө цагийг тэгээд одоо хамаг үнтэй гоё юм ирч хүчээ бити ингээд өрөөсэй л гэж хүсэж чинь тэгээд яг айл улсдаа ямар чиглэл сайн байдیں, ямар сургуулийн сайн байдیں, тий зөвхөн нөгөө нэг улсын нөгөө ранк гэдэг шүү дээ том ранкаараа харахаасаа илүүтэйгээр яг нөгөө нэг секторээрээ ингээд бас нөгөө ранклсан байдаг. Одоо тий 100 хэдэд байдаг сургуулиас мөрчлөө зөвхөн нэг одоо юу гэдэг сектороор одоо тэр нөгөө нэг ямар статус гэдэг эрүүл мэндийн ч юм уу анаахын чиглэлээрээ тий айгуу сайн байдаг сургууль байж болно. Тэгэхээр тэр чинь өөрөө яг нөгөө судалгаа хий гэдэг байгаа чинь л ер нь бол тэр аваад байгаа байхгүй юу. Яг өөрийнхөө хүсэж байгаа юм олоод тэгээд доторх програмаар бүхэн бичээстэй байгаа шүү дээ. Сонголттой хичээлний байна, сонголттой хичээлний байна. Яг ижлэхэн нэртэй мөртлөө доторх юм өөр програмууд зөндөө байгаа. Жишээ нь одоо тэр нөгөө Cambridge-ийн яг тэр нөгөө environment програмыг тэр үед харж байхад болохоор хитрхи environmental байсан байхгүй юу. Яг нөгөө climate талуу. Тэр яг миний сонирхлаараа биш. Тэгэхээр яг нөгөө нь ингээд доторх юмнуудын амар сайн ухаж харж ижил мас сонгох хэрэгтэй. Тэгээд тэнд чинь бүр хэдэн 100 мянган гоё бидний мэдхгүй, хараагүй гоё мэргэжлүүд, гоё сурах юмуд байгаа. Тийм болохоор яг тэрэндээ маш их цаг гаргаж хамгийн их бэлтгэх хэрэгтэй. Тэгээд тэрнийхээ дараа тэр нөгөө ямар газар нь байх юм тий гэдэг юм асуудал хэрэгтэй. Мэдээж өөрийнхөө амьдрах дуртай тийм газраа сонгоод одоо хэдний хувьдууд гараад ирнэ шүү дээ. Энэ байж болох юм байна гэдэг юм бол тэрээсээ дараачихаа сонголтыг хийдэг. Тэг дараачихаа газрынхаа сонголтыг хийдэг. Мэдээж гоё дуртай юмтайгаа холбоотой гоё юм үзэх. Тийм газруудыг сонгох хэрэгтэй. Тэгээд нөгөө нэг яг хүн ингээд нөгөө нэг шаардлага өөрөө биелэлсэн байхад тэгээд нөгөө нэг азтай хүн гэж байдгүй яг нөгөө нэг Азийн ингээд авахд нөгөө бэлэн байж идэг хүн л яг азтай гэж тэгээд идэв шүү дээ. Гэдэг шиг яг нөгөө сургуулиудаа ингээд сонгоод яг за IELTS-ийн 7 таа байх хэрэгтэй байна. GMAT өгөх хэрэгтэй муу ясгүй юм уу? Тэ тэрийг нөө мэд хэрэгтэй байхгүй. Энэ сургуулаа биш юм аа ядаж энэ уулс юм байна. Тэ тэрнийх нь импрувмент байж болох юм байна гэсэн нэг тийм ингээд юмдаа ингээ өөрийгөө багаар ингээ бэлдээд тэгээд ингээ байнга ингээ судалж байхад тэ одоо зөвхөн засгийн газрын сэтгэлийг гэлтгүй өөр юмнуудын зөндөө тэтгэлийн боломжууд гараад ирнэ. Тэгэхээр яг тэрэндээ өөрийгөө аягүй гоё бэлэн байх хэрэгтэй болвол гэж бодож байна. Окей. Тэгэл яг айгуу гоё үнтэй бас энтэндээ сайж уншиж олж мэдгээргүй тийм гоё зөвлөгөө өглөө. За одоо миний дүүс дахиад нэг асуулт байгаа нь болохоор монголчуудын маань ихэнх нь одоо нэг struggle хийдэг чадвар бол одоо академик бичих ур чадвар байдаг тий. За англиар бүхэл одоо монголоор хүртэл ингээд ядчил атлас нь яаж citation хийхээ мэддэггүй. За академик биш одоо за зүгээр нэг нийтлэл бичгтээ хүртэлтэй ингээд шууд ингээд уулаа тавьчихдаг ч юм уу. Эсвэл зүгээр линкээр тавьчихдаг ч юм уу. Их мэдчлэн ер нь академик бичих ур чадвар ялангуяа тэр тусмаа одоо ингээд англи хэлээр бичихэд ер нь яаж одоо та өөрийгөө сайжруулсан бэ? Тийм. Наачин ч гэсэн надаас тулгарч ирсэн. Би ялангуяа нөгөө бичих чадвар, ярих чадвар эдгээр чинь бүгд сонсогч ялгаагүй ингээл бичиж сайжир. Тийм. Тэгэхээр ярих чадвар бол амнаасаа ингээд үг гаргаж ижил тэ. Тэгжиж сайжирч байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг аль болох аягүй сайн бичих хэрэгтэй юм байлээ. Тэгээд яг нөгөө нэг унших бас амар нөлөөлнө. Сайн бичгээд яг нөгөө нэг академик тийм нэг өөрийнхөө таага холбоотой нийтлэл
Тэ одоо тэр нэг артиклууд яг нэг экономист ч юм уу айгуу сайн нөгөө нэг бичдэг тийм юмыг айгуу сайн харж ах хэрэгтэй. Тэгээд уншиж ах хэрэгтэй. Бүртгэхдээ бас хүнээсээ шалтгаална. Зарим хүмүүс бас би сонсч ирсэн ч тэр одоо үний юм худлаа болоо ингээ барыг нөгөө юм ингээд бичсээр агаад нөгөө юм ингээ копидж ингээ бичээд одоо нийтлэл мэдл артикл дээр ингээ бичингүүтээ бичиж яхад явцлаа ингээд юм байна гэл ингээ нөгөө барыг ингээ цээжлэгдээд ингээ зөвшрэгдсэн юм уу? Тэгээд бүр амар сайн бичдэг болсон гэдгсэн тэгэхээр одоо үний юм болоо мэдгүй л дээ. Зүгээр яг хөө тиймэрхүү бас нөгөө хүмүүмж бас байд юм байлээ. Гэтэ ядаж нөгөө нэг өөрөө ихлээд одоо to-do list-ээ ч юм уу эсвэл тэ нэг юм тэмдэглэл мэмбэглэлийн юмудаа ингээд англиар бичээд тэгээд дараа нь яг нөгөө нэг зориулалтынхаа юмдаа зориул бэлдсэн дээр ах. Одоо IELTS-ийн writing-даа аягүй сайн бэлдээ гэж ивэл яг IELTS-ийн нөгөө эсэнүүдийн хэм аяг байдаг шүү дээ. Тэрэндээ зориулсан юм аягүй сайн байнга бичих хэрэгтэй. Тэгвэл IELTS-ийн бол жишээ нь эсэнүүдийг ингээд копидод ингээд бараг бичээд байх юм бол тэн дээр бол бүтцэн өдсөж ихэн сурж болохоор харин яг нөгөө академик юм бол яг нөгөө нэг анализ хийж тэ бодож ингэж нөгөө нэг бадаж гаргадаг болохоор яг тийм судалгааны академик артиклуудыг л аягүй сайн уншиж тэгээ тэндээсээ өөрөө тиймэрхүүнүүдээс өөрөө дүгнэлт авсан гэж бичиж сайжрах байх гэж тийм бодож байна. Тийм өөрөө биччихээд нэг Grammarly ч юм уу тиймэрхүү аппликейшн нэг санаар авчихгүй юу. Тэгээд тэрэн дээрээ ингээд засаад тэгээд тэрийгээ дахиж сайжруулаад тэгээд дахиж засаад ер нь аль нэлийн хүчин чармаал гаргаж ижил тэр хэсэг болоод сайжрах гэж бодож байна. Окей. Тэгээ одоо энэ хэсэгт болохоор та ер нь миний асуугаагүй өчнөөн зөвлөлдсөн байлгүй. Эндээс яг та ингээд бадаж хэлхийг хүссэн санаагаа хэлж болно энэ хүчийг танд үлдээе. Хүн болгоны одоо нэг арга тактик тий одоо интервьюд бэлтгэхдээ чих юм бол зарим хүмүүс ингээд нөгөө нэт дээр байгаа 100 200 асуултуудыг ингээд бичээд өөрөө бүр ингээд цаг гаргаад бичээд тэрийг ингээд аюу сайн бэлдээд орсон хүмүүс ч байна. Эсвэл ингээд яг ингээд өөрийнхоороо ингээд наачиг ингээд за нэг иймэрхүү ингээд бүлэглэж хуваагаад тий илүү ингээд өөртөө ойлгомжтой кийвордуудаа бичдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ингээд бэлдсэн хүмүүс ч байна. Тэгэхээр ингээд нөгөө хүн болгоны арга барил өөр. Гэхдээ ер нь бол надад бол яг бүх хүмүүс зүгээр ингээд хэлэхэд асуухаас бити айгаарэ гэж хэлмээр байна. Оюутанч байсан гэсэн, ажил дээр байсан ч гэсэн мэдхгүй болол асууж байгаа. Тэгээ тэр бол ямар ч асуудал ахгүй. Үнэхээр мэдхгүй юм сонирхсан юм багшаасаа байнга асууж агаарэ. Ингээ илүү юм асууж, илүү юм судалсан хүн л ер нь бол хожино. Тэгэхээр ингээд өөрийнхөө төлөө гэдэг утгаараа ч юм уу тий. Яг нөгөө нэг сонирхсан одоо хүмүүнтэйгээ LinkedIn-ээр, Facebook-ээр холбогдоод чиний яг хүсээд байгаа тэр карьераар ч явж байгаа хүн байж болно шүү дээ. Тийм бол ингээд танаас ингээд ийм асуух гэсэн юм та ингээд цаг гаргаж болохгүй гэд асуухад бол ерөөсөө одоо ойл хүмүүс харцангуй нээлттэй аягүй дажгүй болсон гэж би бол бодоод асуухнуудаа аягуулсаа асууж байгаарай. Би бол та ингээд асуусан хүмүүс аль болохоор бол ингээд хариулаад туслаад яхахыг боддог. Тийм тэгэхээр ингээд чи бус хүмүүс ч гэсэн адилхан байгаа гэж бодож байна. Тэгэхээр ингээд нөгөө нэг асуухаас битээ ажил дээрээ ч гэсэн байнга асуу. Тэгээ үнэхээр мэдхгүй болоо сайжирч байгаа. Харин одоо нөгөө нэг ихэнх дарга болчоод тий асуугаад байж байгаа хэвчээ. Тэгэхээр тэрнээс өмнө нэлээд сайн асууж агаарэ гэж хэлмээрээ. Тэгээд альва юмд амар тийм одоо эхлээд байгаа штэ тий нөгөө сайжруулалтын тийм эерэг хандлагаар одоо өөртөө байгаа гаширж байгаа одоо чаленжуудыг илүү боломж гэдгээр нь хардаг ч юм уу. Тийм бүх юмд жоохон тийм эерэг тэгээд ийм сайжруулах гэсэн тийм сэтгэлтэй байх нь аягүй чухал юм байлээ. Ажил дээр гарсан ч тэр ер нь юун дээр ч тэр тийм хүн илүү одоо боломжийг олдог ч юм уу тийм болохоор ер нь бол тийм эерэг хандлагатай байгаарай гэж бас хэлмээрээ. Тэгээд хүн болгонд угаасаа боломж бол гарч ирнэ. Тэгээд тэр боломж ирэх тэр цагт нь чи өөрөө тэрийг авахд бэлэн байх хэрэгтэй. Тэгэхээр одооноос яг ингээд өөрийгөө бодоод яг яах чаа. Хүн болгонд гэхдээ ер нь мастер сурах алдгүй. Тэ яг тэр нөгөө нэг өөрөө чи магадгүй стартап эхлүүлсэн илүү дээрч бас байж болно шүү дээ. Зарим хүмүүс үнээр гоё санаатай хүн байвал тий. Гэдэг шиг яг тэр нөгөө нэг өөрийнхөө яг нөгөө нэг юу хийх гээд байгаагаа аягуулсаа олоод тэгээд өөртөө аягуулсаа ярилцаад тэгээд өөрийнхөө яг зорилгыг тодорхойлоорой гэж хэлмээр байна. Тэгээд би бас нэг амар баярлсан юм нь болохоор би нөгөө томьёо дээр бас ментор яваад байдаг байхгүй юу. Тэгээд нөгөө хүмүүсээс асуулт дээр ирээд ирэнгүүт намаа яг нэг англи байхад нэг хүүхд над руу уулзъя гэд бичдэг байхгүй юу. Хоёулаа та надад цаг гаргаж онлайнаар гэхээр за тэгээд ярьсан чинь 8 дугаар ангийн хүүхдээсэн.
Тэгээд 8 дугаар ангийн хүүхэд мөртлөө би ингээд ийм мэрэгжил сан бодоод наа тань та юу гэж бодож ийн гэд ингээд асуугаад ярьжсэн. Тэр бол надад бүр амар хөөрхөд санагдсан. Ингээд хүүхдүүд манай ирээдүйн хүүхдүүд амар хөөрхөн ингээд одооноос айгүй хариуцлагатай, санаачлагтай байгаа байхгүй өөрийнхөө төлөө ингээд хүн рүү ингээд бичээд ингээд цаг аваад уулзж ийн гэдэг бол тэр тийм байгаа нь бол надад бас айгүй гоё гэрэлтэй тийм ирээдүг харуулсан. Тэгэхээр тэгж байгаа юм чинь та одоо сонсож байгаа хүмүүс ч гэсэн те явахыг хүсэж байгаа ч юм уу эсвэл зөвхөн карьераа бас асууж бодох байгаа хүмүүс бол санаа зовхгүй асуугаад өөрийнхөө тохирсон зөвлөх тийм ярилцахтай тийм хүнтэй бас болоод тийм сартаны үгд ч юм уу жилдээ нэг удаа ч юм уу тийм ярилцаад ингээд байж хаан болвол яг хэрэгтэй болвол гэж бодож байна да. Окей. Маш их баярлалаа. Өнөөдөр хаа нэгтээгээсээ Google дээр ч юм уу мэдэх боломжгүй айгуу сонирхолтой өөрийн өнцгөө, өөрийн авчирсан туршлагаа хуваалцсан цаг гаргасанд маш их баярлалаа. Тэнд ажиллах болон амьдралтаа хамгийн сайн сайхныг хүсье. Баярлалаа. За тэгээд урьж оролцсоноос баярлалаа. Чиний контент ч бас амжилтыг хүсье. Гой контентууд хийгээрэй. Окей.